Сайн бацгаана уу хүүхдүүдээ, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За хичээлээ эхлэхдээ багш нь өнөөдөр монгол хэлний хичээл эхэлнэ. За монгол хэлнийхаа дэвтэр, үзэг, харандааг гаргаарай. Хичээлдээ идэвхтэй оролцоорой багштай. Үгийг ишгийнхэн тоогоор үе болгоно. Урт ба хос их шиг богино ишгийн адил зөвхөн нэг үеийг бүтээн. За урт ба хос их шиг богино ишгийн адил зөвхөн ямар үеийг бүтээдэг гэж юм? Нэг үеийг бүтээдэг гэж. За тэгвэл жишээ нь ямар үг байх вэ? Харъя. Муур. Ямар их шиг вэ хүүхдүүдээ? Зөв. Урт их шиг. Тэгвэл минь маань богино ишгийн адил ямар үе болох вэ? Нэг үе болох. Найр. Ямар их шиг лээ хүүхдүүдээ? Зөв. Хос их шиг. Тэгвэл энэ маань бас богино ишгийн адил нэг үеийг бүтээн. За доор. Бас ямар их шиг вэ? Зөв. Урт их шиг. Тэгвэл энэ маань богино ишгийн адил бас нэг үеийг бүтээдэг байна. За хайр. Ямар их шиг лээ хүүхдүүдээ? Зөв. Хос их шиг. Энэ маань бас богино ишгийн адил нэг юу бүтээх вэ? Зөв. Нэг үеийг бүтээх. За нэг үетэй үг. Нэг үетэй үг гэж ямар үгнэд хэлэх болоо? За харъя. Ямар үг вэ гэм бол жишээ нь нэг давс, цамц, өмд, данх, төмс, цогт, онц, хонх, гол, сууд. За эдгээр үгнүүд дандаа ямар үетэй вэ? Нэг үетэй. За нэг үетэй бас зөндөө гих мэтчлэн зөндөө үгнүүд байгаа шүү хүүхдүүд. Үгийг үеэр таслахдаа нэг гээгүүлэгчийн өмнөр тасалнаа. За үгийг үеэр таслахдаа нэг гээгүүлэгчийн хаагур нь тасалдаг гэж юм. Сайн хараарай. Зөв. Өмнөр нь тасалдаг гэж байна. За одоо хараарай. Үхээр. Их шиг. Гээгүүлэгч. Гээгүүлэгчийн хаагур тасалсан байна. Өмнөр нь тасалсан байна. Сайн хараарай шүү дээ. Үхээр. За дараагийн үгийг харъя. Уран. Их шиг. Гээгүүлэгч. Гээгүүлэгчийн өмнөр нь тасалсан байна. Тас. За мөн адил гээгүүлэгчийнхаа өмнөр тасалсан байна. Шиг. Бас гээгүүлэгчийнхаа өмнөр тасалсан байна. Эвэр. Гээгүүлэгчийнхаа өмнөр тасалсан байна. За эдгээр тэгвэл гээгүүлэгчийнхаа өмнөр тасалдаг байх нь шүү хүүхдүүдээ. Ерөөсөө мартаж болохгүй шүү. За дараагийнх нь ном. Нур. Үзэг. За хүүхдүүдээ хараарай. Дандаа гээгүүлэгчийнхаа өмнөр нь тасалсан байна. Гэхдээ ямар гэсэн нэг гээгүүлэгч байвал тийм ээ. За хараарай. Дараах үгсийг үеэр таслах. Хүүхдүүдээ үнийг үеэр таслахдаа дэвтэр дээрээ бичээд багшийнх нь яг бичсэн дагуу таслана шүү. За бороо, хороо, шороо, жороо, ороо, уруу, гараа, бараа, овоо, олон, үнэр, унага, ерөө, унаа, лүү. За эдгээр үгсийг үеэр таслаа хүүхдүүд. Хоёр гээгүүлэгчийн дундуур таслана. За хоёр гээгүүлэгч орсон байвал дундуур нь тасалдаг байх. Жишээ нь ямар үг вэ? Сайн хараарай. Аргал. Гэр хоёр гээгүүлэгч орсон байна тийм үү хүүхдүүд? Тэгвэл энэ хоёр гээгүүлэгчийн хаагур нь тасалдаг гэж юм. Дундуур нь аргал.
галлаа. За дараагийн үгийг харъя. Өндөр. Өндөр. Хоёр гээгүүлэгч байна. Хоёр гээгүүлэгчийнхаа дундуур нь тасалсан байна. За дараагийнхын үгийг хараарай. Үлгэр. Хоёр гээгүүлэгчийнхаа дундуур тасалж байна. Сайн хараарай. Арга. Арга. Хараарай хүүхдүүдээ. Арга хоёр гээгүүлэгчийнхаа өмнөр дундуур нь тасалсан байна. Тийм ээ. За дараагийн үгийг хараарай. Мэндэлсэн. 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 За дандаа хоёр гээгүүлэгчийнхаа дундуур нь тасалсан шүү хүүхдүүдээ. Сайн хараарай. Өндөрлөг. Хоёр гээгүүлэгчийн дундуур тасалж байна тийм ээ. Мөн хэдэн үетэй үг вэ нэ? 3 үетэй байна. Алдартай. За хараарай хүүхдүүд сайн хараарай. Дараагийн үгийг харъя. Анги. Хоёр гээгүүлэгчийнхаа дундуур нь тасалж байна. За дараах үгсийг мөн адил дэвтэрдээ бичээд үеэр тасалж бичээрэй. Ухна, хан, сан, яндан, авдар, өндөг, эрдэм, бичиг, буг, чон, цам, инг, шүн, торог, тугал, шүтлэн. За эдгээр үгсүүдийг яах нь вэ? Дэвтэрдээ бичээд үеэр таслаарай. Үгийн үе. За 3 гээгүүлэгчийн сүүлчийн гээгүүлэгчийн урдуур таслана. За 3 гээгүүлэгч дараалал орсон байвал сүүлчийнхэн гээгүүлэгчийн хаагуур таслах гэсэн бэ? Зөв. Урдуур нь таслана. За сайн хараарай багштай. Ууждаг. За 3 гээгүүлэгч дараалал орсон байна. Тэгвэл сүүлчийнхэн гээгүүлэгчийн хаагуур нь тасласан байна хүүхдүүдээ. Зөв. Урдуур нь тасалсан байна. Сайн хараарай багштай. Давслав. За мөн 3 гээгүүлэгч дараалал орсон байна. Сүүлчийнхэн гээгүүлэгчийн хаагуур нь тасалсан билээ. Зөв. Урдуур нь тасалсан. За дараагийн үгийг хараарай багштай. Хүрздэв. Дахиад хараарай. 3 гээгүүлэгч байна. 3 гээгүүлэгчийн сүүлчийн гээгүүлэгчийн хаагуур илээ хүүхдүүдээ. Урдуур. Маш сайн. Дараагийн үгийг хараарай. Дэвтэрдээ дараах үгсийг үгээр таслана. За хүүхдүүдээ дэвтэрдээ маш цэвэрхэн гоё бичиж аваарай. Манд сан. Ханд жав. За ханд жав гэж юу нэр вэ? Хүний нэр. Тэгвэл хүний нэрийн эхний үсгийг ямар үсгээр бичгэлээ хүүхдүүдээ? Зөв. Том үсгээр. За сайн байна. Арслан. Хөрслөг. Хэрч мэл. Боловсрол. Шагнагсан. Төрлөختөн. Давслаг. Жавхлант. Хөвсгөл. За эдгээр үгсийг үгээр таслаарай хүүхдүүдээ. За дараах тасгалыг хамтран хийцгээе. За сайн сонсороо багштай. Үгийн дунд 2 гээгүүлэгч байвал үгээр яаж таслах вэ? За хүүхдүүдээ хариулаарай. Үгийн дунд 2 гээгүүлэгч байвал үгээр яаж таслах вэ? За та нар хариулаарай. Хариулаад мөн дэвтэрдээ бичээрэй. За хариулсан уу хүүхдүүдээ? За багшийнхаа хариулттай таарж нь хараарай. 2 гээгүүлэгчийн дундуур. Хаагуур гэж байна. 2 гээгүүлэгчийн дундуур. За та нар тэгж хариулсан уу? Хариулсан байх. Мундаг хүүхдүүд сайн байна. За дараагийн дараах тасгал хамтран хийцгээе. За үгийн дунд 3 гээгүүлэгч нэг дор орсон байвал үгээр яаж таслах вэ? За хүүхдүүдээ 3 гээгүүлэгч нэг дор орсон бол үгээр яаж таслах гэж багш хэлсэн бэлээ? За санаараа яаж таслах вүлээ? За та нар дэвтэрдээ бичээд хариултаа бас дэвтэрдээ хариулж
бичээрэй. За багштай бичээрэй. За хариулсан уу хүүхдүүдээ? За багшийнхаа хариулсандаа таарж гэнэ үү, сайн хараарай. 3 гээгүүлэгчийн сүүлчийн гээгүүлэгчийн урдуур таслана. Яана гэж хэлсэн бэлээ багш нь? 3 гээгүүлэгчд хараад л орсон байна, тийм үү? Тэгвэл сүүлчийн гээгүүлэгчийнхаа урдуур нь тасалдаг байх юм. За үг болгож уншаад дэвтэр дээр бичээрэй. За үг болгож уншия. Давын ард ямар үе болох гэж байгаа юм бол давших. За давших. Үг болгож ин тийм ээ хүүхдүүдээ. За үүнийгээ яана гэсэн бэ хүүхдүүдээ? Дэвтэр дээр бичнэ. За дав гэж биччихэд ших. За ших гэж шууд залгаж бичнэ. Харин шиха цэнхэрөнгөөр будаарай. Давдаг. Мөн давдаг гэд холбож бичээд даг гэвэл даг гэдгээ цэнхэрөнгөөр будна шүү. Давдаг. Давна. Давсан. За сайн хараарай. Дэвтэр дээр үг болгож бичнэ штэ багштай. Давсан. Давлаа. За дараагийн үгийг харъя. Хаа гэдэг үгийн төгсгөл нь юм тийм ээ. Тэгвэл үгийн эхэнд нь ямар үгнүүд байх юм болоо? Харъя. Бараа. Хараа. Гараа. Зараа. Араа. За эдгээр үгнүүд нь раагаар төгсөж байна тийм үү? Бараа, хараа, гараа, зараа, араа. За ба тэгээ мөн цэнхэрөнгөөр будна, хаа цэнхэрөнгөөр будна. Нийлүүлж холбож бичиж шүү хүүхдүүдээ. За дараа нь ямар үг байгаад харъя. Тэ. За одоо харъя. Тэ. Шүүр байна. Одоо тэгвэл хойно ямар үг яах юм бол хүүхдүүдээ? Харъя. Тэ шүүр. За тэ шүүр гэж байна. Дахиад тэ мэ гэж байна. За тэгвэл эдгээр нийлүүлэхэд ямар үг үүсэх болоо? Харъя. Тэ мэчин. Тэ шүүрчин. За дэвтэртээ яаж ч вэ хүүхдүүдээ холбож бичнэ шүү. Тэмээчин гэд шууд дэвтэртээ холбож бичнэ. Тэшүүрчин гэд дэвтэртээ холбож бичнэ. За хүснэгтэнд байгаа уяа дээр 9 үг бүтээ. За жишээ нь багш нь хэлж өгье. Жишээ нь сайн хараараа хүүхдүүдээ. Сам. За сам гэдэг үг юм тийм үү? За тэгвэл энэний ард ямар үе байж үг болох вэ? Сайн хараараа хүүхдүүдээ. Энд ямар үг вэ? Бар. За багш нь юун дээр бичиж хичээл заадаг үлээ? Самбар дээр бичиж хичээл заадаг. Тэгвэл энэ маань самбар гэдэг үг байна. За дараагийн үгийг харъя. Мям. За бид нар юм ууяхдаа ямар нэгэн зүйл хэрэгэлдэг. Тэр нь юу юм болоо? Мям бас. За сайн хараарай. Мям бас. За болж ин тийм үү? За та нар сайн хараад шүү багштай. За одоо дахин нэг үг болчих. За ямар үг болох вэ? Мөн. За бороо ордог тийм ээ. Бороо орохдоо том хэлбэрээр хайлаа. Том цагаан юмар хайлаад ороход юу болдог болоо? Тэрний болох үлээ? Мөн дүр.
мөн дөр. За тэгвэл та нар ингээд хүснэгтэнд байгаа үгнүүдээр үг бүтээш хүүхдүүдээ. За үг бүтээгээрээ өгөө багш руугаа бүтээчээд багштаа явуулаарай. За дараагийнх нь дараах үгийг үеэр тасалж дэвтэрдээ бичээрэй. За хүүхдүүдээ энэ юу вэ? Гэрийн даалгавар. За гэрийн даалгавраа сайн тэмдэглээрэй багштаа. Дараах үгийг үеэр тасалж дэвтэртээ бичээрэй. За ямар үг вэ? Хараарай. Ноо, хой, яар, дүү, хазаар, шуурга. За багш нь хэлэхдээ яаж хэлж ин дандаа үеэлж хэлж сайн анзаараарай. Туурга, хөөрөө, цагаан, яасан, цахлай, могой, үйлдвэр, дууви, чийдэн, тоодог, бүрэг, галуу, хараа, наваан, чондон, дөөрөө, тоогоо, тоохой, гахай, хүрээ, хариу, ховоо, голио, саваа, захиа, гүвээ, даавуу, шахай, туурай, ногоон. За хүүхдүүдээ үеэр таслахдаа маш сайн анхааралтай бичиж аваад үгээ маш сайн анхааралтай зөв бичиж аваад үеэр таслаарай. Мөн тасалсан үедээ багш руугаа явуулаарай хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл гарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай хүүхдүүдээ.